За сайн байцгаана уу. За энэ удаагийнхаа чект юу анхаарах улааваараа хэдүүлээ. Нийгмийн даатгалын талаар жоохон ярив. За хөдөлмөрийн гэрээ нөгөө нэг ажил хийж явах хугацаанд та нар хөдөлмөрийн чадвар алдах явц бас бишгүй болдог тийм ээ. За энэ тал дээр та хэд маань цалин дээрээс яаж хэрхэн яаж тооцоолж яаж бодуулах тухай мөн 2026 онд яаж энэ тал дээр ямар өөрчлөлт гарсан тухай та хэдтэй ярьж өгье. За тус бичлэгийг YouTube дээр байршуулчихна. Тийм учраас та хэдвэр санаа зовлтгүй. Завтаа байгаад сонсож болно. За сайхан үлжиж гин нөхөн одоо амарч гин нөхөн айгуу дулаахан амар болж гин. Монгол ч гэсэн айгуу дулаахан байна. За хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилчид маань Немоцинская гэж авдаг тийм ээ. За хөдөлмөрийн чадвар олцсон үед Немоцинская гэж авдаг. За акт авсныхаа одоо 15 хоногоос эхлээд өвчний тэтгэмж гэж авдаг шүү дээ тийм. Түүнийг орон нутгийн эрх бүхий одоо нийгмийн даатгалын газраас тооцоож ингээд авдаг. 15 хоногоос нийгмийн даатгалын газраас актны мөнгө авдаг гэсэн үг. Одоо тийм бохироор ярина шүү дээ тийм. Актны мөнгө гэж ярил та хэд маань ойлгомжтой болох байх. За 2026 онд хэрхэн тооцох вэ гэж байгаа тийм ээ. За цалин өндөр байх тусам тэтгэмж өндөр байдаг тийм ээ. За ажилчид нийгмийн даатгал яаж төлдөг вэ бид нар те. За өөрсдөө бохир цалингаасаа тооцоод 7.1% бол ажилчин өөрөө төлдөг цалингаасаа тийм ээ. Үлдсэн 24.8% бол ажил олгогч чинь нэмээд ингэ төлж авдаг. Тийм ээ. За тэгээ 24.8 дээр нийтдээ 24.8 дээр нийлэх нь 7.1-ийг та нар өөрсдөө төлдөг. Ойлгомжтой тий. 24.8 чинь бол ажил олгогч чинь төлдөг. Нийгмийн даатгалын төлөлтийн тухай чинь ярьж байгаа шүү. Сайн орж иж байгаа хүмүүст бол. За ингээд нийтдээ 24.8 дээр нэмэх нь 7.1. 31.9%-ийг нийгмийн даатгалын татвар төлнө. Татвар гэж одоо нийгмийн даатгалын хурамжийг төлнө. За үүнд одоо орлогын албан татвар тооцохтой адил ямарваа нэг хөнгөлөлт бол олгогддоггүй. Та нар хичнээн төгрөгийн цалин авна. Тэндээс чинь одоо энэ судагддаг гэсэн үг. Цалин дээрээсээ судагд. Үүнээс гадна бас эрүүл мэндийн даатгал гэж судагддаг шүү дээ тийм ээ. За тэрийг удаан хугацаанд Чех улсад хөдөлмөр ажил эрхэлж байгаа улсад бол энийг бол сайн мэдж байгаа. За шинэ хүмүүст бол энийг бол та хэд маань сайн сонсоод аваарай. За юу. За дундаж цалин сүүлийн 12 сараар боддог. За нөгөө анхны чинь мөнгийг бол сүүлийн 12 сарын дунджаар боддог гэсэн үг. За юу. За цалингийн бууралтын хязгаар гэж бас байдаг. За 90, 60, 30%-аар тэр цалингийн бууралтыг бодож байдаг. За 2026 оны хувьд 1633 хүртэл байна гэж байгаа. За энэ нь бол 2025 онд бол 1466 байсан байна. Тэгэхээр үйл ажиллагаа жоохон нэмэгдсэн гэсэн үг тийм ээ. За хоёр дахь бууралт нь бол 1633 короноос 2449 корон хүртэл буурна. Нэмэгдэн 3 дахь бууралт нь бол 2449 короноос 4897 корон хүртэл нэмэгдэх юм байна. За таны өвчний тэтгэмжийг бодоход ашигладаг редукчны граница гэдэг нэг юм байдгийг. За тэр нь болохоор таны орлогыг харгалзан үзэхэд ашигладаг одоо том яг гэх юм уу да нэр үг гэх юм уу тий. Редукчны граница гэж байдаг. Дундаж боддог. За бууралтын хязгаар гэж яриад байгаа. За бууралтын энэ хязгаарыг болохоор засгийн газраас одоо энийг тогтоож жил болгоны 9 сарын эцэстээр одоо батлаж өгч идэг. Одоо энэ тухайн үеийн тухайн орны инфляц одоо мөнгөний өсөлт бууралтаас шалтгаалж одоо энийг бас хэмжиж одоо тодорхойлдог юм байна. За тэгэхээр жил бүрийн 9 сарын сүүлээр баталж одоо өгч идэг ийм бас нэг редукчны граница гэж нэг юм байдаг. За Чех хэлтэй улсууд нь бол энийг бол сайн мэдж байгаа. Би миний та мэдгүй нэг нь бол яг бууралтын хязгаар тэтгэмж нөгөө нэг нийгмийн даатгалаас олгодог актны одоо мөнгийг бодоход энэ онлыг бол хэрэгэлдэг гэсэн үг. За өвчний тэтгэмжийн хэмжээ таны үргэлжлэх хугацаанаас бас хамаардаг. За хэдийн хугацаа удаан хугацаатай чи акттай байна. Хэдийн хугацаанд чи хэдийн хурдан буцаад ажилдаа орж байгаагаас шалтгаалж одоо энэ чинь бас өөрчлөгддөг гэсэн үг. Тийм ээ. За эхний 16 хоногт 60%-аар одоо нийт цалингийн тийм ээ. Дараагийн 30 хоногт 66%-аар
Үлдсэн бүх өдрүүдэд бол 72%-аар цалингийн дунджаар боддгоо. Одоо энэ мөнгөийг. За жишээ нь Алина гэдэг нэг эмэгтэй цалин 63,000 цаасны цалин авдаг 70 хоног хэрвээ акттай байсан бол 63,000 цаасыг бол бид нар 12 сартаа бодоод одоо бүтэн жилийн дунд чиг боддог гэсэн үг шүү тийм ээ. 12-доо үржүүлээд түүнийгээ 365 хоногтой хуваахлаар таны өдөр тутмын үнэлгээний суур мөнгө гэж гарч ирдэ шүү. За ойлгомжтой. За дахин хэлье. Алина гэдэг хүн 63,000 цаасны цалинтай байлаа гэж бодоход энэ бас их өндөр цалинтай хүн байт тийм ээ. Яг тэр сайт дээр бичсэн жишээг нэг чинь авч байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхэд акттай хугацаа нь 70 хоног байсан юм байна. За тэгэхээр бид нар өдөр тутмын үнэлгээний суурийг яаж бодох вэ гэхээр 63,000 төгрөгийг 63,000 төгрөгөө 12 сартаа үржүүлээд энэ гарсан дүнгээ 365 хоногт хуваачихлаар та нарын одоо өдөр тутмын үнэлгээний суур коронч нь гараад ирнэ. Өдөр болгон та хэдэн төгрөгийн цалин авдаг гэхээр. За тэгэхээр энэ яг нөхцөл дээр бол энэ Алина бол өдөрт 2071 короны одоо бүтэмжтэй ингэж ажиллах юм байна гэсэн үг. За хоёр дахь жишээ 30,000 короны цалинтай хүн 32 хоног акттай байсан гэж үзвэл за эхний 15 хоногийг бол ажил олгогч олгодог. Акт авангууд тийм ээ. Та эмчит очиод акт авлаа гэхэд эхний 15 хоногийг бол үйлдвэр чинь энэ мөнгийг олгодог. Үйлдвэрээс энэ цалин чинь чиний дансанд ордог гэсэн үг. За сүүлийн 17 хоногийг болохоор нийгмийн даатгалаас авна гэсэн үг. Одоо ойлгомжтой тий. Хоёр газраас актны мөнгө. Тэгэхээр миний актны мөнгө айгүй бага орчлоо гэж зарим нь бол хамгийн анхны мөнгийг хараад тэгж боддог боловч нийгмийн даатгалын мөнгийг бол салж дараагийн одоо орлого дээр гарч ирдэг гэсэн үг. Хоёр хуваагддаг гэсэн үг шүү дээ актны мөнгө. За тэгэхээр 30 хоногийн цалинтай хүн жишээлбэл болд 30 хоногийн цалинтай. За 32 хоног акттай байсан гэж тооцох юм бол энэ бол за өдрийнхөө үнэлгээг бол яаж бодох юм? Түрүүний шиг ялгаагүй 30,000 төгрөгийн цалингаа бүтэн жилийн 12 жил сартаа үржүүлээд гарсан дүнгээ 365 хоногт хуваана. За тэгэхээр энэ хүн 9 өдрийн 986 короноор ажил хийдэг юм байна гэж ингэж гарна. За тэгэхээр өдөр тутмын үнэлгээний суур мөнгө чинь 986 короноор гарна. За үүнийг дахин хэлэхэд 14 хоногийн үйлдвэрээс аваад үлдсэн 18 хоногоо бол нийгмийн даатгалаас тэр мөнгө авна. Тийм ээ. Тэгэхээр нийгмийн даатгалын чинь мөнгө нь 60 эхний 16 хоногийн мөнгийг 60%-аар боддог. Тэгэхээр өдрийнхөө үнэлгээний мөнгөн дээр 60 хоногоор бодоод ингээд таны нийгмийн даатгалаас авах мөнгө чинь гараад ирнэ гэсэн үг. За жишээлбэл 15,000 төгрөгийн цалинтай хүн 32 хоног нэг бүтэн сар 2 хоног ажилтдаг байхад үндсэндээ нийгмийн даатгалаас 5,042 корон л ойролцоогоор гардаг юм байна. За тэгэхээр энэ бол 2025 оны тооцоогоор жишээ авчин гэж гаргасан байна. За тэгэхээр өдөр тутмын үнэлгээний суур мөнгө чинь айгүй шалтгаалдаг. Сард хэдэн сар акттай байх юм, хэд хоног акттай байсан чинь шалтгаална, тийм ээ. За тэгээд жилдээ бүтэн жилдээ цалин одоо хэд байсан чинь айгүй шаардлагатай болох юм байна. За ийм нийтийн үзүүлэлтээс таны актны мөнгө бодогддог гэсэн үг л тийм ээ. За акттай байх хугацаа бол хязгааргүй бол биш. Тэгэхээр хүн одоо 350 хоногоос дээш бол акттай байх боломжгүй болно. За тэгэхээр энэ яадгийн гэхээр улсаас ямар зохицуулт хийдэг гэхээр чи ийм удаан хугацаагаар акттай байгаад байгаа бол би чинь сайжрахгүй байгаа бол ажил хийх чадваргүй байна гэж үзээд за чи тэгвэл одоо группд орох асуудлыг одоо ярина гэж ийм шаардлага тавьдаг. За тэгэхээр группд ороход одоо чи өвчнөөс чи шалтгаалаа 1-р зэргийн групп уу, 2-р зэргийн групп уу, 3-р зэргийн группд орох уу гэдгээс одоо хамаарна гэсэн үг шүү дээ. Тийм багаз. За тэгэхээр хүн болгон энэ дээр би юу анхааруулж юм гэхлээр чехэд очиад өөртөө заавал өрхийн эмчтэй болох хэрэгтэй. За өрхийн эмчийн хажуугаар шүдний эмч, эмэгтэй хүн бол эмэгтэйчүүдийн эмч, за энэ гурван эмч бол тамарт маань өрсө үнэхээр хэрэгтэй болох шүү. Тийм ээ. За тэгэхээр өрхийн эмчтэй асуудал тавиад угаасаа би ийм удаан хугацаагаар ахтай байсан чинь одоо ажлын чадваргүй байхлаар чи угаасаа эмч чинь группт орох одоо эмч нарын зөвлөгөөний хурлаар орно гэсэн үг. За тэгэхээр актны мөнгийг
хугацаагүй бас өгдөггүй юм байна гэдгийг л ойлгоод авчих. За тэгэхээр тэр группийн асуудлыг бол яаж зохицуулна гэхээр өрхийн эмч чинь одоо эмчнэрийн зөвлөлийн хуралд оруулна гэсэн үг. Тэр хүн чинь өвчний түүх одоо бүтэн жилийн түүх гэж байгаа шүү дээ мэдээж хэрэг тэр хүнд чинь тий агтаа удаан хугацаанд эмчилгээ хийжсэн, ямар эмчилгээ хийжсэн, ямар үр дүн хүрсэн гэдэг эмч чинь бүх юмаа бэлдээд тэр хурлаар оруулдаг. За тэгээд хэдгүй зэргийн групп тогтохдоо тэр нь тэгээд эсвэл одоо бүр актыг хаагаад ажилд нь оруулах, эсвэл үнэхээр группт орох шаардлагатай хүн юм байна. Энэ цаашдаа хөдөлмөр хийх боломжгүй байна гэсэн ийм асуудал гарна. За 2025 онд 416 мянган хүн одоо ийм групп тогтоолгож одоо тэтгэмж авч ирсэн юм байна нийгмийн даатгалаас. Үүнээс 180 мянган хүн нь бол 1-р зэргийн групп тогтоолгож ирсэн байна. 81 мянган хүн нь 2-р зэргийн групп тогтоолгосон байна. 3-р зэргийн группыг бол 153 мянган хүн одоо энэ мөнгийг авдаг юм байна. Тэтгэмж авдаг юм байна. За одоо 2026 онд бол энэ тэтгэмжийн мөнгө бол нэмэгдэнэ гэж байгаа. Энэ группийн тэтгэмжийн мөнгө нэмэгдэнэ. Нэгэндээ одоо группийн тухай бас ярьж байгаа болохоор их чинь бас та хэд сонирхуулаад 1-р зэргийн групп бол 6354 крон хүртэл нэмэгдэх юм байна. 2-р зэрэг бол 7350 крон хүртэл, 3-р зэрэг бол 9800 крон. За 3-р зэргийн групптэй хүн бол бүр 9800 төгрөг хүртлээр нэмэгдэж хамгийн их хувиар нэмэгдэх юм байна. Дунджаар бол 2.6% нэмэгдэж байгаа юм билээ л уулна. Гэхдээ 3-р зэргийн групп гэдэг чинь нэлээд хүн түүний асуудал байх л та мэдээж хэрэг. Болж манайханд бол энд хамрагдах юм бити байгаасаа л хэлээ тийм ээ. Нэгэндээ ажил хийх чадваргүй групп тогтоолгож одоо ийм асуудал гаргаж байхаар Монголд ирээд сайн имжлүүлээд эргээд чих рүүгээ явсан. Тэр нь хамаагүй дээ шүү дээ. Тийм. За тэгэхээр энэ группийн асуудал одоо бол актны хугацаа бол тодорхой байдгаа гэдгийг бол та хэд маань ойлгоод авсан баг тийм үү. За хэрвээ ажлын осол гэмтэл авсан бол хэрвээ ажил дээрээ байж байгаад гэмтэл осол аваад бэрцсэн болвол тийм ээ юуны цалингийн дундчийн 100%-аар бодогдож автгаа гэсэн үг. Нөгөө нэг 60%-аар биш 100%-аар бодогдож авна гэсэн үг. Тэгвэл энэ дээр та хэд маань аягүй сайн анхаарах юм юу байдгүй гэхээр хэрвээ ажил дээр ажлын осол яг ажил хийж байхдаа гаргасан осол шүү дээ. Тэрнээс биш завсарлагаанаар нэг хоол идэх гээд гүйж яваад халтарч унаад ч юм уу эсвэл нэг найзтайгаа тоглож байгаа хулгаараа гэмтэх ч юм уу тий. Эсвэл коридороор явж байгаад санаандгүй ажил хийж байгаа үйлдвэр дээр байгаа хэрнээ ажил хийж байгаагүй нөхцөлдөө гэмтэж бэртэх юм бол энийг бол бас ажлын осол гэж үзэхгүй шүү дээ. Энийг бол бас сайн мэдж байх хэрэгтэй. Яг үнэхээр ингээл арцэлэг залгаал одоо үнэхээр яг юу хийчихсэн бол ажлынхаа явцад одоо по барьж байгаа ч юм уу те ачаа ачиж байгаа ч юм уу гэмтэж бэрээд хулгаараа гэмтээсэн хулгаараа зүссэн одоо тийм нөхцөлд байх юм бол ягарахгүй ажлын осол гэж тооцно. Тийм ээ. За тэгэхээр тэр книга уразу гэдэг үйлдвэр болгонд байдаг шүү дээ. Тэрэн дээр бас их чинь анхааруулж хэлэх нь зүг баг. Хэрвээ та гэмтэж бэрцсэн л бол тэр книга уразу дээр бол гэмтэл бэртлийн одоо дэвтэр гээд үйлдвэр албан газар болгонд байдаг. Тэрэн дээр нэгний аралтай тэрэн дээр тэмдэглэл хийх хэрэгтэй. За тэгээд үнэхээр үйлдвэрийн осол гэдгийг нотлоод батлаад одоо эмч түргэн дуудсан бол тэр тэмдэглэлээ чинь байна. Хэрвээ түргэн таныг аваад явсан бол тэр чинь байж тэгжээд наад мөнгө чинь бол танд олгохоос биш. Сарын дараа одоо би гэмтэл бэртэл авчлаа. Авцсан байсан юм а. Тэр чинь яагарахгүй миний үйлдвэрийн осол байсан ингээд одоо бахирах бол оройтсан асуудал болно. Тий. Тэр чинь ерөөс хугацаатай. Тий. Хугацаа заасан тэр дорн тэр дэвтэр дээр бичлээл тэр дорн арга хэмжээ авсныгаа яагаад тэгээд нийгмийн даатгалын газар угаасаа одоо үнэхээр ажил дээр ингээд осолд орсон гэдгээр нотолж бачиж тэр чинь бас үйлдвэрийн ослын бас актны мөнгө одоо эдгээр чинь шалтгаална. За тэгэхээр за тэгээд ослын дэвтэр дээр юмаа бичих гэдгийг бол та нар мэдээд авсан баг тийм ээ. За тэгэхээр үйлдвэр даандаагүй шинээр очиж байгаа хүмүүс энийг бол аюу сайн мэдчих авах хэрэгтэй. Тэгээ мастераасаа орчуулагчаас хурууга жоохон зүссэн ч байсан гэсэн энэ хаана би тэмдэглээ бичхүү хаана би энийг тэмдэглэх вэ
би энэ ингээд үйлдвэр дээр юм осолд орчлоо гэдгээ бол заавал асуу. Тэгээ шинэ ирсэн осуу чинь тэрийгээ сайн анзаарахгүй мэдэхгүйгээс болоод ямар ч тэмдэглээ хийдэггүй тэгэл хаяад тэгэл гэрлүүгээ яваад өгдөг. Тэгээ сарын дараа нөгөө гарчин амар хувлаад ч юм уу эсвэл сарын дараа таны хөлчин ингээд гიშгэж чадхаа болоод бүр хөдөлмөр хийх чадваргүй болцсон байх юм бол үйлдвэрийн ослыг нотлох ямар ч боломжгүй болно шүү дээ айтмаа. Тий. Энэ дээр шинэ хүмүүс маань сайн анхаарч ажиллаарай. Тий. Тэгээ аль болохоор болгоомжтой хөл гар нэмтэхгүй бас их болгоомжтой ажиллах хэрэгтэй л тийм ээ. Бид нар чинь чехэд очиж ажил хийж амьдралаа сайжруулах гэж очиж байгаа болохоос биш тийм ээ. Анхаар самар сэрэмжээ юус алдаж болохгүй. За. За, эмчээс акт авна гэж байна. За, эмчээс акт авахд бол та заавал өрхийн эмчтэй байх хэрэгтэй гэж би нэг хэлсэн. Эсвэл одоо өрхийн эмч байхгүй бол үйлдвэрийн эмч гэж бас байдаг шүү дээ, тийм ээ. Үйлдвэрийн эмчээс очиж ороод хэрвээ акт авч байгаа бол заавал актын дээрээ 6 цаг салхинд гарах. Одоо дээдлэн 6 цаг байдаг юм л да. Яг 2 цаг байхад болно гэх юм бол 2 цагаараа бичүүлээд ерөнхийдөө бол 6 цагаараа би ингээд салхинд гарах ийм юу бичиж өгөөч гэж эмчээсээ заавал бичүүлж байгаарай. Тэр 6 цагтаа бол чи эмч рүүгээ явж хяналтанд орно, дэлгүүрийн ордны ганц талхаа аавн. Тэгээд гэртээ харгасаар идэл бас их эмнэлэгч нь хол байдаг бол эмччид хол байдаг бол тэр 6 цагтаа тооцогдох ёстой байхгүй юу? Тийм ээ? Тэгэхээр энийг бол бас заавал бичүүлж байгаарэ. Тэр акт дээр ч угаасаа эмч бичиж өгдөг. Хэрвээ ийм тэмдэглэлээ байхгүй байж байгаад за одоо яагаад энийг бичүүлэх ёстой юм гэхээр эхний 2-7 хоногт бол ажил олгогч таныг акттай байгаа цагт гэрээ чинь шалгах бүрэн боломжтой байдаг. Зарим үйлдвэрүүд бол ер нь аюул шалгадаг, зарим нь бол гайгүй байх тийм ээ. Нэг их тийм актны зөрчил гардаггүй ажил хөдөлмөр хийдэг улсуудаа бол үйлдвэрийг шалгаад байдаг хаа. Ерөнхийдөө ийм маш олон ажилчтай 1000-аас дээш ажилттай газрууд бол үе үе шалгалтууд маш хийдэг. За тэгжээд нөгөө нэг 6 цагаа нөгөө актн дээр бичүүлээгүй байдаг. Тэгээ гэрийнхээ хаягийг тодорхой болгох хэрэгтэй. Тэрэндээ чинь бас утасныхаа дугаарыг тодорхой болгох хэрэгтэй. Тэгээ эмчдэр хэрвээ тэмдэглэлээ хийгээгүй бол заавал тэрийг тэмдэглэлээ хийх хэрэгтэй. Өөрийнхөө эмчдэр хаяг адрес, гэрийн хаяг солигдсон юм уу? Барьж байгаа утасны дугаар чинь солигдсон бол энийг заавал өөрхийн эмчтэй тэмдэглүүлэх ёстой юм шүү. Миний утасны дугаар солигдсон шүү эмчээ. Миний гэрийн хаяг солигдсон шүү. Би нүгэ тийшээ очсон шүү гэдгээ заавал бичүүлэх ёстой. Тий. За тэгэхээр эхний 2-7 хоногт ажил олгож шалгана гэдэг чинь үйлдвэрээс нэг 2 хүн очиод хаалгач тогтдог. Та гэртээ байхгүй бол асуудал үүснэ. Та яагаад ажил хийх, хөдөлмөр хийх чадваргүй байж та яагаад гэртээ байхгүй? Гадуур тэнэд яваад байгаа юм. Уучлаарай тэгвэл та ажилдаа орсон зөв шүү дээ. Акт хаалга ажилдаа ор гэсэн асуудал ярина үст. Тий. За тэгэхээр та заавал гэртээ байх. Эсвэл яг үнэхээр би салхинд эмч яг тухайн үед нь эмчлэр байх тэр зөндөө тийм таарч болох шүү дээ бүрэн боломжтой тийм ээ. Гадуур эмчээс буцаж явах замд чинь жишээлбэл шалгалт очсон байх юм бол тэрийг одоо батлах, нотлох заавал тэр актн дээр тэр 6 цагийг эмчийн 6 цагийг бичүүлсэн байх нь хамгийн зөв зүйтэй байдаг. За сүүлийн 15 хоногоос хойш бол нийгмийн даатгалын газраас хөдөлмөрийн товчтой хамтарсан нэг тийм цагдаатай хамтарсан байж магадгүй бас шалгалт явах бүрэн боломжтой. За тэр шалгалтууд нь бол ер нь нэг ялангуяа удаан хугацааны акттай байгаа хүмүүс тийм үү эсвэл нэг сараас илүү акттай байгаа улсуудад бол 1-2 удаа бол явчихдаг юм шүү. Тий, 1-2 удаа бол тэр захиргаанаас шийдэл тий одоо нийгмийн даатгалаас яг энэ юу хариуцсан хүмүүс нь очоод шалгадаг. За энэ дээр сайдн дээр юу гэж анхааруулсан байна гэхээр нэгдүгээр тийм ажилчид очоод таныг шалгаад гэр орондоо эмчилгээгээ хийлгэж гэнэ үгүй акттай байна уугүй юу те бие тордож гэнэ үгүй юу гэдэг чинь шалгахад очиж байгаа хүнээс бол заавал одоо нөгөө бичиг баримтыг шалгаж байгаарэ гэсэн байна лээ. Тий. Тэгэхээр та хаанаас явж байгаа гэдэг нь тодорхой байх хэрэгтэй тэр хүмүүсууд чинь тийм ээ. Хоёрдугаар таны зүгээс юу заавал биелүүлэх ёстой гэхлээр нэгдүгээр тэр хаяг тодорхой гэсэн тийм ээ би утас тодорхой гэсэн түүнээс гадна тэр байшинд амьдарч байгаа нийтийн байрч байлаа гэсэн өөрийн орон сууцнд түрээсэлж байгаа ч гэсэн тэр хонх заавал ажиллагаатай байх ёстой. Ажилтны нийгмийн даатгалын ажилтан хонхын дараад байдаг. Хонх нь ажиллахгүй байх юм бол уучлаарай та сонсохгүй шүү дээ. Тэгээ таны дугаар усны дугаар солигдсон бол чамруу залгаад байдаг чи өөр дугаартай байгаад байдаг. Ийм асуудал гарах юм бол чи гэртээ байгаагүй гэж үзнэ. За гэртээ байгаагүй гэж үзэхийн хугацаанд бол яадгүй гэхэлэр маш том эрсдэлтэй. Маш том эрсдэлтэй.
Бидний актны мөнгийг хасах, багасгах, бүр зогсоох эдгээр том арга хэмжээнд авдаг. За контрол шалгах явцад гэртээ байгаагүй бол нэгдүгээр 100 хоног хасах хэрэгтэй. 100 хоног гэдэг чинь 3 сарын мөнгийг бол удаан хугацаагаар даандаангүй актаа байгаа хүмүүс дээдлэн 100 хоногийн актны мөнгийг хасах хэрэгтэй гэж байгаа. Хоёрдугаар корон хэрвээ донсаар корон орсон ч байх юм бол буцааж төлөх. Угаасаа нөгөө актны мөнгө авсан байх юм бол та гэртээ нэг л удаа байгаагүй байхад таны авчижсэн тэр актны мөнгийг буцаад нэвчилдэг. Бүрэн эрэхтэй гэж байна шүү дээ. Нийгмийн дадлын газрынхаа. 3 дугаарт нь болохоор дээдл нь 20,000 хүртэл короноор торгох хэрэгтэй гэж. Тэгэхээр бид хэд энэ дээр бас их анхааралтай байж гэрийн хаяг утасны дуугаар тэр гэртээ хаяг хонх монко өдр даа ялангуяа анхтай байхдаа тэр мэрийгээ сайн бүрдүүлж өгч шалгалт ирэхэд бол бас бэлэн байж ах хэрэгтэй гэж байна. Тийм ээ. Тийм. За тэгэхээр ийм их торгуул моргуул эдэр ороод ингээд яачих юм бол осолтой шүү дээ, тийм ээ. За тэгээд бүр актны мөнгийг хасах, зогсоох нөхцөл бас байдаг. Тэр нь бол яг санаатаагаар акт авч гадуур дэмий тэнэх. Акт авчаад Францаар аялаад явах жишээ. Акт авчаад шведээр яваад швед очоод 14 хоног ажил хийчихэж ирээ. Манайхаа ч нүгэлтээ сэргэлэн шүү дээ. Тий. За тэр хооронд шалгалт хийчих бол будаа өстөд баларсан юм боллоо. Нөгөө нэг швед очиж ажил хийсэн Францаар аялсан ч борлоо болж. Тэрнээс илсэн санхүүгийн хохиролд орно. Тийм ээ. Дээр нь хар тамхи хэрэгэлсэн одоо маш их онц ноцтой согтуугаар үйлдсэн зодон юм уу одоо янз бүрийн хэрэгтэй холбогдсон бол энэ актны мөнгө бас олдохгүй гэж. Тэгэхээр алкогол буюу хар тамхитэй ийм итийн асуудал бол бас актны мөнгө олдохгүй байх бүрэн үндэслэл бас байж болно гэсэн байна шүү. За эдгээр зүйл та хэд маань бас акт байх үедээ бол сайн анхаарч байх хэрэгтэй. За 2026 оны 1 сарын 1-ээс урьдчилан сэргийлэх үзлэгт бас дөрөвд өөрчлөлт орсон гэж байгаа. За энд нь болохоор чехүүд яаж юм гэхээр гол зорилго нь хорт хавдар зүрх судас бөөрийн өвчлөл хийг эрт илрүүлэх гэдэг маш том зорилго тавьсан. Мөн эмчилгээний төлөвлөгөөг хувь хүнд нь тохируулах явдал гэж байгаа. Анхны эмчилгээний үзлэг хийхэд энэ хүн одоо энэ бөөр жоохон муу юм байна, энэний нуруу жоохон чтэй юм байна гэд тэр хүндээ одоо эмчилгээний одоо төлөвлөгөө гаргах гэсэн арай бас боловсронгуй тэд хамгийн гол нь энэ хорт хавдартай тэмцэх энэ зүрх судасны асуудалтай янз бүрийн бөөрийн эмгэгтэй ийм усудаа эрт илрүүлж одоо эмчилгээнд орох юм том зорилго тавьсан. За тэгэхээр 26 онд бол урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг бол нэлээд хяналттай шалгалтай байх нь. За энэ дээр бас нэг юу нэмэгдсэн гэхлээр сэтгцийн өвчин байна уу эсвэл тухайн хүн солиорлын ямарваа нэг гаж байна уу гэсэн харгалзан хянж шалгана гэсэн байна. Сэтгцийн өвчтэй мэдрэл муутай юм байна уу гэдгийг бас шалгах юм байна шүү дээ. Мэдрэлээ шалгуулах ёо. Заавал хийлгэх вакцинжуулалтыг хянана. Нэмэлт вакцин санал болгоно гэж байна. За тэгэхээр та ямар вакцин хийлгэжсэн баг та. Тийм ээ. Да ялангуяа манай Монголоос хүүхдүүд аваад очиж байгаа улсууд бол заавал одоо цэцэрлэгээ сургуулиас одоо хүүхдийнх нь эмчээс ийм вакцин хийлгэсэн гэсэн хүүхдийн эрүүл мэндийн нэвтрийг авч очиж явах хэрэгтэй заавал. За том хүмүүс ч гэсэн одоо манайхан ч одоо ямар вакцин багтаа хийжсэн гэхээр хэлж мэддэггүй шүү дээ. Энэ дээр нэг 3 цэгтэй ямар вакцин билээ тэрийг хийлгэжсэн гэж өөр юм байдаг. Саа дотрог хийжсэн үү гэж асуудаг байхгүй юу тий. Тэгэхээр тэрийг бас мэдчих хэрэгтэй болж байгаа. За хүүхдэд бол бүх вакцинд хамрагдсныг хямдна гэнэ. Хүүхдүүдэд. Дээр нь бас нүдний хараа шалгах одоо ийм процедур нэмэгдсэн байна. Заавал нүдний харааг хүүхдэд бол 6-аас 12 насны хүүхдэд бол хянах одоо ийм үүрэг өгсөн байна. 6-аас 12 насны хүүхдүүдийн нүдний харааг бол аюул сан шалгах үүрэг авсан байж тээ. Тий. За эмэгтэйчүүдийн тулд болоод эмэгтэйчүүд бүдүүн гэдсний хорт хавдрыг аюул сан хянах одоо ийм нэмэлт өөрчлөлт оржээ. За тэгэхээр эмэгтэйчүүдийн маань эмч нар очиод үзүүлэх юм бол заавал хорт хавдар бүдүүн гэдсний хорт хавдрын одоо шинжилгээний эсийн шинжилгээ авах нь шүү дээ. Тийм ээ. Тэгжээч одоо бусад эмчилгээндээ юм оруулах юм. За ийм өөрчлөлтүүд орж байгаа юм байна. За акт авахд сөрөг давгууд юу вэ? За мэдээч хэрэг монголчууд маань очиод
ажил хийдэг, ямар ч анх тавдгүй, ямар ч зөрчил гаргадгүй, ном дүрмээр нь явдаг, цагаа сайн барьдаг, үнэхээр супер байдаг ч манайхан чи мас нэгэн тийм бага. Тий. Гэтэл байнга л анх таваад, байнга л өвчөө яриастай, байнга л нэг гэртээ байхсан, эсвэл байнга нэг бүр муугаар хэлэхэд нэг тоглоом тоглож юмсан, нэг ажиллаа тасалчих сонирхолтой тийм улсууд нэг залхуу термины улсууд байдаг штэ тий. Тэгэх юм бол ер нь их анхтай аваад ирэх юм бол цалин мэдээч хэрэг маш бага. 100% авахгүй штэ. Тэгээ 60% бодно гэж байгаа. 40% нь байхгүй. Анхт авчиж байгаа юм чинь тий. За ажил олгогч байнга анхт авсан хүнд үнэхээр хүндэтгэлгүй хүндэтгэхэ болж хайрлахаа болж юу айгуу дургуй болчихдаг нэг ясны. За энэ дандаа нэг юм анхт аваад явчихдаг үн ч муудлаа ч юм уу гэсэн хандлага төрчдөг. Мастерлууд айгуу дургуй болчихдаг. Тийм улсууд. За энэ ихтэй амар залхуу, амар залжин овжин ч гэдэг юм уу тиймэрхүү сэтгэл төрүүлждэг. Тэгээ аль болохоор ямарваа нэг одоо нэг орон тооны цэвэрлэгээ ихэд хамгийн дөрөнд тэргээл явна шүү дээ. Хамгийн дөрөнд арих уудаг нь аактыг авдаг нь ингээл нисчдэг байхгүй. За дараа нь тэгэл виз удаан хугацааны визтэнүүд нь үлдээл богино хугацааны визтэнүүд нь хамгийн дөрөнд бас нислуулдаг үсттэй. Тэгэхээр акт их авдаг хүнд бол үнэхээр бас үйлдвэрийн албан тушаалтан дургуй болдог. За акт их авч байгаа улсууд юун дээр хах дан ялангуяа Монголоос хүүхдээ авсрах байгаа хүмүүс актыг бол аль болохоор төвчих хэрэгтэй. Нөгөө цалингийн чинь нөгөө үзүүлэлт чинь айгүй баг харагдаад байдаг. Цагдаа шалгадаг. Энэ ээж нь олигтой цалин авч байгаа хүн биш ч чийгдэл хүүхдээ татгалзах шалтгаан гардаг. Гэр бүлийн визэнд оруулахаар татгалзах шалтгаан гардаг. За эсвэл нөхрийгээ юм уу эхнэрийгээ гэр бүлийн визээр орох гэхээр нөгөө их акт авч ирсэн хүмүүс чинь нөгөө орлого нь маш бага байхлаар энэ одоо яаж нөхрөө аврах гэж байгаа хүүхдээ нөхрөө яаж хийчих гэж байгаа юм бол өөрөө ийм баг цалин авдаг. Арай чамд байрных нь мөнгө хүрээ цаана нэг ганц хоёр зөвхөн өөрийгөө л тийчих чадвартай юм биш. Бусдыг тийчих ямар ч чадваргүй байна гингүүт гэр бүлийн визийг татгалзах шалтгаан гардаг. Энд чи бас ноцтой юм шүү бас. Анхт их авч байгаа улсуудад маш их сөрөг шалтгаанууд байдаг. За ямарваа нэг цалингийн тодорхойлолт авах хэрэгтэй үү? За тэр нь бол одоо жишээлбэл орон сууц авах. Чехэд жишээлбэл хипотекаар нэг орон сууцанд авах гэхлээр цалингийнхаа тодорхойлолтыг аваад ир гэхлээр нэг 10 мянган талаас өгөөд байхлаар чинь банк хараад энэ чи ерөөс юу байрныхад сар болгон төлөлтийг найдвартай хийж чадахгүй юм байна уу? Татгалцсан хараа өгнө. Ойлгомжтой шүү. Монголд ч гэсэн тэгдэг үстэй нэг байр орон сууцанд авахлаа. Энэ нөхөр чинь нийгмийн даатгалаад төлдөг байсан байна. Энэ чинь цалинч муутай юм байна. Хуваарийн хөдөлгөөр эрхэлдэг юм байна. За тийчтэй найдваргүйдээ тогтсон цалингүй байна гэдэг ингээ хардаг. За цалинтай бол ямар бага цалинтай юм бэ? За юу орон сууцны зээл вэ? Ердийн зээл гаргая гэхэлээ бас мөн ялгаагүй яг тийм шалтгаанаар хасагддаг. За тэгээд 13 дахь сарын цалин гэж нэг зарим үйлдвэрүүд өгдөг те. Бас айтаахан үйлдвэрүүд байдаг. Тэрэн дээр чинь нэг л акт авчих юм бол хөө ээждэг. Тийм үйлдвэрүүд бас байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ акт аавна гэдэг чинь бол маш их сөрөг одоо өчнөө юм биш тий. Гэр бүлийн янз бүрийн тодорхойлолтод гэр бүлийн нэгтгэлээр нэгийг авцрахад цалин ажил олгогчтой хандлага ингээл байр авахд, урилга гаргахад, зээл авахд гэл тэр болгон чинь цалингийн тодорхойлолт хэрэгтэй болдог. Тэр болгон чинь акт авч байгаа хүнд маш бага мөнгө гардаг. Тэгэхээр таны ямарваа нэг асуудал шийдэхлээр татгалзсан хариу авах хангалттай шалтгаан болдог. Акт авахгүй сайн ажил яг үл яах хэвээр. Дархлаагаа сайжруулж эрүүл явж ижил хичээж ижил ажиллана гэсэн үг шүү дээ. Өвчлөө хүн бол тэгээд яаж ажил хийх юм? Хүний нутагт очих тусмаа чи бие хайрл чи хүний нутагт байгаа гэдгийг хизээч мартаж болохгүй шүү дээ. Хинч чамд туслахгүй. Чи өөрөө өөртөө туслах гэж нэг айтаахан хоол үзэж нэг сан унтаж аваад дараачихын ажилд маргааш нөгөөдрийнхээ ажилд гарахаа бодох. Тэгвэл ажлаас тарлаад гэвэл солиороод хосгоод гэсэд пявуудаа өзөлтөд игээд яваад байвал улам нөгөө ядарсан биш улам ядард юм аа. Маргааш ажилд яваа гэхэл нэг л ядарсан нүд нь улаан хэвээр. Тийм болохоор хэдүүл эрүүл сарвал байж бие эрхэмлж тийм ээ тэгжээж ажил төрлөө сайн хийжээ тэгжээ цалин сан авч иж хүүр хүүхдээ дадж аав цалин сан авч иж гэр бүлээ дадж аав цалин сан авч иж янз бүрийн зээлэнд хамрагдана тийм ээ янз бүрийн шалтгаан байна шүү дээ. Сайн ажиллах мянган шалтгаан байгаа байхгүй бид нар тийм ээ акт авахгүйгээр ажиллах. Тэгээд нэг акт авчаар энэ тэндээс нь шалгалт шүүлгэн гүүгээл гэр орноор ирээл байхад хэн дуртай байх вэ тийм ээ.
Тэгэл чичлүүлээл. За тэгэхээр өнөөдөр чинь актны тухай тайдтай ярьж өглөө. Ер нь бол акт аавна гэдэг чинь бол хууль ёсондоо бол ерөөсөө энэ дэр актны хувьд нэр агентур чинь болохоор бас актны мөнгө бол тооцдоггүй шүү. Бас тэрэн дээр бол бас нэг сүрэг хандлага нь бас тэр тэгээ үндсэн ажилчнаар ажиллаж байгаа улсд бол энэ дээр асуудал байхгүй. Ажил олгогч нь эхний 14 хоногоо бол найдвартай төлөөд явдаг. Тий. За ийм сонинтой. За нэг юм тавчхандоо. За дараагийн лайвн дээр бол би таадтай одоо байрны асуудлыг ярихаас биш өөр арга алгаа ерөөсөө ямар их хондлол ирж байна, ямар их асуудал байна. Ерөөсөө та нэг байрны түрээсийн тухай нэг сайн яриад өгөөч гэсэн санал маш их ирж байна. Тий. Тэгэхээр энэ тухай би бас таадтай дараагийнхаа лайвыг ярьж өгье гэж бодож байна. За сая энд нэг ямар асуулт ирсэн байлаа. Хөдөлмөрийн гэрээний юу гэсэн бэ нэ? Олж хараа. Хөдөлмөрийн гэрээний алга болчлоо нэ бичсэн. Хөдөлмөрийн гэрээний цалин одоо хэд байгаа вэ? Хөдөлмөрийн гэрээний цалин гэж юу гэсэн үг юм? Юу гэсэн үг юм бэ? Хөдөлмөрийн гэрээний цалин одоо хэд байгаа? Цалингийн дундаж юу? Ер нь бол Чехэд цалингийн дундаж 1000 евро л байгаа шүү дээ. 1000 евро гэдэг чинь Монгол мөнгөөр яг нэг 4 сая хавцаа байна. Чек короноор бол нэг 25,000-аас нэг 28 за нэг сайн ажиллаж байгаанууд нь 30 гаргаад авчихна нөө. Барилга бол үнэхээр сайн авчихна. Нэрээ барилгын ажил сонирхож байгаа хүн байвал холбогдоорой. Барилгын ажил байгаа шүү. Тий. За 26 оны бас бүртгэл бас гэрээний бас саналууд бас ирж байгаа. Та хэд бас ажил хин нэг ах トゥ нараа нааш шашин болгоё гэж байгаа улсын хөдөлгчтэйгээ холбогдож болно шүү. Тий. Тэгэх юм бол хэдүүлээ эргэж дэргээд яг тэг чин зүгээр нэг бүртгэл хийгээд өгөхөд бол асуудал алга. Тий. Найдвартай явуулаад өгнө. Тэр тал дээр бол асуудал байхгүй. За дараагийн лайф бол нэлээд хурц сэдвэр яригдана. Байр буюу хүний нэг тогтворгүй нэг сахилга батгүй нэг хэдэн бол сахилга батын доллар жоох хэдэлээ ярьцгаана. За баяртай. Дараагийн лайв бол баяртай.